эм авиа үсгийг үтсэн байгаа. Тэгэхээр эм авиа үсгээр үтсэн үеийг уншицгаая. Эхлээд дандаа эм гээгүүлэгчээр төгссөн үеуд байна. Дараа нь эм гээгүүлэгчээр эхэлсэн үеуд байна. Тэгвэл эм гээгүүлэгчээр төгссөн үеүүдийг хэрхэн унших вэ? Ам, эм, им, ом, үм. Ямар эгшиг үсэг байгаагаас нь шалтгаалж уншина. О байвал ом, и байвал им, Ö байвал Ö байвал А байвал ам. За одоо эгшиг үсгээр төгссөн тохиолдолд уншия. Ма, мэ, ми, мо, му, мө, му, ми, мэ, му, мө, мо, ма. Эхнийх нь ам, эм, им, ом, гэсэн үеүүдийг битүү үе гэж нэрлэдэг. Яагаад битүү үе гэж байгаа вэ гэхээр гээгүүлэгчээр төгссөн үеийг битүү үе гэж хэлдэг. Одоо эгшгээр төгссөн үеийг задгай үе гэнэ. Эгшиг үсгээр бүгдээрээ эм гээгүүлэгчийг амьлуулсан гэж ярьдаг. Ма, мэ, ми, мо, му, мө, му. Одоо урт эгшигтэй үеийг уншия. Ма, мо, мэ, му, ми, му, мө. Одоо хос эгшигтэй үеийг уншия. Мэ, мö, мэ, муй, муй. Хамгийн гол нь бүгдээрээ хос эгшгээ таньдаг, хос эгшгээ зөв дууддаг байх нь чухал. Мэ, мö, мэ, муй, муй. Ом, оогоор эхэлсэн тохиолдолд ом. Му. Үе эгшиг байгаа учраас му гэж уншина. Эгшгээр эхэлсэн учраас эм. Ам. Эгшгээ харж уншин шүү хүүхдүүдээ. Мөө. Им. Эгшгээ харж уншаарай. Им. Ми. Одоо устаар дуудаж уншина. Мөө. Мэ. Му. Мэ. Дуудлага нь эгшиг үсгэн дээрээ устаар дуудагдаж байна. Мэ. Мо. Ма. Ма. Му. Ми. Мо. Мо. Маам гэж хүний нэр учраас томоор бичиж байгаа. Хүний нэрийг заавал томоор бичдэг. Тийм дүрмтэй хүний нэрийг томоор бичин. Сайн тогтоож аваарай. Маам. Хүүхдүүдээ та нарын нэрийг ч гэсэн дандаа томоор хэлж бичнэ. Маам. Томоор бичнэ гэхээр бүх үсгийн томоор бичих биш шүү хүүхдүүдээ. Зөвхөн үгийн эхний үсгийг л томоор бичнэ. Маам. А. Маа. Амаа. А. Маа. Амаа. Хоёр таслаад нэг үг болгож уншина. А. Маа. Амаа. А. Муу. Амуу. Яагаад хоёр тасалж уншаад байгаа? Хоёр үетэй учраас. Яагаад хоёр үетэй гэж байгаа вэ гэхээр А гэд нэг урт эгшиг, Ö гэд нэг урт эгшиг байгаа. А гэд нэг богино эгшиг энэ маань нэг үе. Ö гэсэн урт эгшиг орсон нэг үе. Гэт А, муу, амуу. Хаагуур тасалж унших нь энэ гээгүүлэгчээс шалтгаалдаг. Үгийн донд нэг гээгүүлэгч байвал
Нэгийг үлгчийн өмнөр тасалж уншина. А, муу, амуу. Үгийн эхний үед а байвал хойшид уу дагаж болно. Амуу, амуу. Мэ, эмээ. Үгийн эхний үед байвал хойшид дагаж болно. Эмээ. Ээтэй аас барахгүй. Яагаад вэ? Маань их шиг. Мэ, эмээ. Хоёр үетэй үг. Хоёр их шиг орсон учраас хоёр үетэй. Ийм гэдгийн эхний үсгийг томоор бичсэн байна. Энэ яагаад томоор бичсэн бэ гэхээр өгүүлбэр ийм гэдэг үгээр эхлэж болно. Муу, маамуу. Хоёр тасалж уншина. Маа гэд нэг уншаад, муу гэж нэг уншаад нийлүүлээд маамуу. Маа, маамаа. Ма, эм, мэ, им, ми, мо, муу. Их шиг үсгээр эхэлсэн бол их шиг үсгээр эхлэж уншина. Эм гийгүүлэгчээр эхэлсэн бол эм гийгүүлэгчээр эхлэж уншина. Ма, эм, мэ, им, ми, мо, муу. Багшаа дагаад уншаарай дахиад. Ма, эм, мэ, им, ми, мо, муу. Дандаа их шиг үсгээс шалтгаалж уншиж байгааг сайн анхаараарай. Үнэхээр хүүхдүүдэд их шиг үсгээ их сайн мэддэг байх хэрэгтэй. Эм, им, Одоо задгаа үеэ уншия. Ма, мэ, ми, мо, муу. Одоо уртаар уншия. Маа, moo, мээ, муу, ми, мүү, мөө. Уртаар уншия гэдэг маань дуудлага нь уртайлж уншигдаж байгаа. Маа, moo, мээ, муу, ми, мүү, мөө. Мэ, мö, мэ, мүй, мүй. Хос ишигтэй үеийг бас уншиж сурах нь хамгийн чухал. Хос ишгийн дуудлага их чухал байдаг. Мэ, мö, мэ, мүй, мүй, муу, эм, мөө, им, ми, муу, мэ, муу, мэ. Дээр их ач холбогдол өгөх хэрэгтэй. Мэ, мо. Гişгээ маш сайн харна. Мо. Аагаа сайн харна. Ма. Одоо маа гэдэг энэ урт гişиг дээрээ сайн ач холбогдол өгч уншаарай. Маа. Мүү. Гişгээ маш сайн харна. Мүү. Ми. Moo. Moo. Одоо хараараа үг уншиж байна. Маам. Хүний нэр байна. Дахиад уншаарай. Маам. Маа. Амаа. Муу. Амуу. Дахиад багшаа дагаад уншаарай. Амуу. Мэ, эмээ, им,
бүгдээрээ өгүүлбэр уншия. Mom. Гэд таслал тавьсан байна. Энэ юу гэсэн үг вэ гэхээр mom гэдэг хүнийг дуудаж байгаа. Мама. Энд үзег үсэг байгаа учраас багш нь цэгээр тэмдэглэж эхлэе. Сүү мама сүү мам гэдэг хүнд хандаж хэлсэн. Хандаж хэлсэн гэсэн дуудлагыг тусад нь бичдэг. Мама сүү өгүүлбэрийн төгсгөл цэг тавьдаг. Өгүүлбэрийн эхний үгийн эхний үсэг томоор бичигддэг. Мам эмээ цай одоо эмээгийн нэрийг хэн гэдэг вэ хүүхдүүдээ? Мам гэдэг. Мам гэдэг нэртэй эмээл цай мам эмээ цай мама өгүүдийг болохоор дан ганцаараа өгүүдийг дандаа жижигээр бичнэ. Хооронд нь таслал тавьж бичнэ. За хэрвээ хүний нэр биш тохиолдолд яах вэ? Жижигээр бичнэ. Хүүхдүүдэд агаар уншаарай. Мама. За тэгээ хүүхдүүдээ багшийнхаа уншиж байгааг дагаад дахин сайн уншаарай. Одоо хүүхдүүдээ бүгдээрээ номон дээрээ уншия. За номон дээр сурхачийн хэдвэр хуудсан нь багшаа дагаад хараарай. 44-р хуудсан байна. 44-р хуудас нь энэ зураг дээр бид ярилцсан байгаа. 93 наадам гэж нэрлэдэг. 93 наадам номсон харвах, морь уралдах, бүх барилдах гэсэн төрлүүд байдаг. Үүнээс нум, сум гэсэн энэ холбоо үгийг авсан байна. Нум энэ цэнхэр дээр гэг үлгч үсэг тэмдэглэгдэн. Сум энд ямар үсэг хэлэгдэж байгаа? Гэг үлгч хэлэгдэж байгаа. Тэгэхээр энэ том дармалын, жижиг дармалын аль нь орох вэ? Жижиг нь орно. Сум, нум. За одоо энэ томоор бичигдсэн бичмэл эм үсэг, жижигээр бичигдсэн бичмэл эм үсэг байна. Арай жоохон томруулчихъя багш нь. За ам энд ямар гişиг хэлэгдэж байгаа? Ам, эм, ном энд ямар гişиг хэлэгдэж байгаа? Гişиг хэлэгдэж байгаа. За тэгээд цэнхэр дээр болохоор бидний үзэж байгаа энэ эм гээгүүлэгч орох нь. Тэгээд том жижиг хоёрын аль нь орох вэ? Жижиг нь орно. Яагаад тэгэхээр үгийн эхний гээгүүлэгч биш байгаа учраас жижигийг бичнэ. Одоо энэ зэргийг уншия. Сам, сам нэг үетэй үг учраас шууд хэлнэ. Сам энэ цэнхэр дээр эм гээгүүлэгч. Ном, сум, одоо энэ үгийг уншия. Ам, эм агаар эхэлсэн бол ам, эгээр эхэлсэн бол эм. Им игээр эхэлсэн учраас им. Уртаар уншия. Им дагаад уншаарай. Ам, эм, им дандаа битүү уншиж байна. Дандаа эм гээгүүлэгчдэрээ амаа жимиж байгаа. Бүгдээрээ дагаад уншаарай. Ам, эм, им хэрэм. Тэгвэл хэрэм гэхэд хэдэн их шиг хэлэгдэх вэ? 2 их шиг хэлэгдэж байгаа учраас 2 үетэй үг. Хэ дагаад хэлээрэй. Хэ. Тэгэхээр энэ гэсэн богино шиг хэлэгдэж байна. Хэ. Рэм энд их шиг хэлэгдээд энд эм гээгүүлэгч хэлэгдэж байна. Хэ, рэм, хэрэм. Харандаагаараа номон дээрээ бичээрэй хүүхдүүдээ. Хэ энд ямар их шиг бичих вэ? Гэсэн богино шиг бичнэ. Рэм энд ямар их шиг бичих вэ? Гэсэн богино шиг бичээд энд эм гэсэн гээгүүлэгч бичнэ. Эм гээгүүлэгчээ хүүхдүүдээ бичмлээр бичнэ шүү хүүхдүүдээ. Харандаагаар бичээрэй. Хэ, рэм, хэрэм. Дараагийн үгэн дээр ярив. 8-ын тоо байна. За 8-ын тоог 8 гэсэн хэлж байгаа тоог илэрхийлж бичсэнийг цифр гэж нэрлэдэг. Одоо бүгдээ энэ үгийг бичье. 8. За эхний гээгүүлэгчийг үзээ байгаа учраас хоосоо альфабет а гэсэн хос гişгийг энд бичээрэй. Харандаагаараа бичиж шүү хүүхдүүдээ. А 8 нэг үетэй үг учраас шууд хэлнэ. 8 хэрэв уртаагаар дуудвал наам болчихно. Тэгэхээр зэрэгэнд яа харахгүй хос гişиг хэлэгдэж байгаа нь сонсогдож байна. 8
8 8. За дараагийн үгэн дээр харъя. Энд 6-аас энэ үеийн зааг байна. За энд шүү. Энд ямар их шиг хэлэгдэж байна? Өө. Гамма. Энд аа шиг хэлэгдээд энд Багшаа даад хэлээрэй. Шүү. Гамма. Шугамма. Энд өө шиг хэлэгдээд энд аа шиг хэлэгдэж байгаа учраас хоёр үетэй. Хоёр их шиг хэлэгдсэн учраас хоёр үетэй. Шугамма. За одоо бүгдээрээ дараагийн хуудас руу оръё. Дараагийн хуудасны үгэн дээр уншъя. За энд үе байна. Ямар үе юу хүүхдүүдэд дандаа задгаа үе юм. Арай жоохон жижиг болгочихъя багш нь бүгдийг харагдахын үднэс. Дандаа а, э, и, о, ө, өө их шиг байна. Тэгэхээр их шиг үсэг их чухал байгаа. Ма, мэ, ми, мо, му. Ма, мэ, ми, му. Танд машин гэхэд ма үеэр эхэлнэ. Ма. Яманы гарч байгаа дуу авиг маа гэж дуугардаг тийм үү? Тэрийг бичсэн байна. Ма. Мэ. Энэ юуны зэрэг вэ? Тэмээний зэрэг байна. Тэгэхээр тэмээ гэхэд мэ гэж төгсөж байгаа учраас энэ тэмээ гэдэг үгэнд ордог үе байх нь ш төгсөлийн үе. Мэ. Тэмээ гэдгийн мэ. Ми. Багшаа дагаад уншаарай. Ма. Мэ. Ми. Богиноор уртаар хэрхэн дуудаж байна вэ? Дараагийнх нь мот гэвэл муур гэхэд тэрнээс ч богиноор мур гэж хэлдэггүй шүү дээ хүүхдүүд. Муур гэдэгт ордог муу. Энэ юуны зэрэг үү? Гутлын мөр гарсан байна. Тасан дээр мөр гардаг шүү дээ хүүхдүүд. Санаж гин үү? Мөр гэдгийг муу. За дараагийн үгийг уншъя бүгдээрээ. Агаар хэлсэн бол ам, эгэр хэлсэн бол эм. Энэ хоёр маань дандаа нэг үетэй үг байна. Дандаа битүү үг юм. Одоо тэгвэл үг бүтээгээд хоёр үетэй үгээ уншъя. Амаа. Хоёр тасалж уншиж байгаа. Мэ. Эмээ. Амаа. Эмээ. Ам. Эм. Эг дагаад бичигддэг. Эхний үед байвал хойшид орно. Эхний үед а байвал хойшид а орно. Гэдгийг тогтоож байгаарай. Амаа. Амуу. Эхний үед а байвал хойшид а орж болно. Өө орж болно. Ийм их шиг цацах яс байдаг. Амуу. Мама. Мамуу. За одоо бүгдээрээ дараагийнхаа хуудас руу оръё. Дараагийн хуудсанд хонь хариулаад явж байгаа хүүгийн зураг байгаа. Хоньнод май гэж дуурдаг тийм үү хүүхдээ. Тэгвэл май. Хоньноос гарч байгаа дуу чимээ ингээд май. Дагаад уншаарай. Тэгвэл одоо уншаарай. Май. Богино гიშгтэй тохиолдолд урт гიშгтэй тохиолдолд хос гიშгтэй тохиолдолд май. Одоо холбоо үг гэдэг бүгдээрээ холбоо үг гэдэг маань ийм малгай, ийм цамц, ийм өмд, ийм аймс. Энэ аймсыг заагаад, өмдийг заагаад,
цамцыг заагаад малгайг заасан үг байна. Ийм гэдэг үг. Ийм малгай. Ийм цамц. Ийм өмд. Ийм амьс. Тэгвэл малгай гэхэд эм үсгээр хэлж байна. Мал гай. Малгай. Энд аа гэж хэлэгдэж байгаа. Мал гай. Энд ай гэсэн хосог шиг хэлэгдэж байгаа. Харандаагаад харандаагаараа бичээд яваарай хүүхдүүдээ. Мал гай. Үеийн цаг энд байж байна. Цамц нэг үетэй үг. Нэг л их шиг орно. Энд а гэсэн их шиг орно. Цамц. 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 Өмд. Өмд. Өө гэсэн нэг л их шиг орж байгаа учраас нэг үетэй үг. Нэг үетэй үгийг шууд таслахгүй уншина. Амьс. Амьс. Моц гэж хэлэхгүй. Амьс. Амьс. Ам. Амьс. Амьс. Одоо бүгдээрээ энэ шоогоор уншия. Шоон дээрх ихшгүүдийг уншаарай. Богино ихшг нь а. Урт ихшг нь а. Өө. Ямар гээгүүлэгч вэ? Эм гэсэн гээгүүлэгч вэ. Үг бүтээ. Ма. Ма. Үе бүтлээ ма. Одоо энэ дээр болохоор ам. Ам. Одоо эндээс муу. Муу. Маа. Маа. Муу. Мамуу. Хараарай хүүхдүүдээ. Маа. Муу. Мамуу. Ам. Муу гэдэг ингээд үгээ бүтээж уншин шүү хүүхдүүдээ. За одоо энд бичмлэр бичсэн байна. А. Маа. Амаа. Бичихтэй. Энэ нарийн шугамд яг өсгөний чи өндөр таарч явах хэрэгтэй. Бүх өсгөний өндөр таарч байгаас бүх өсгөний өргөн адилхан байгаас тэгээ бас налуу нь адилхан байгаас гэдгийг сайн хараарай. А. Маа. Амаа. Мэ. Эмээ. Энэ эм өсгөний холбоосыг хараарай. Гişгтэй эм гişг яаж холбогдсон байна вэ? Одоо бүгдээр энэ хүснэгтэн байгаа үгийг уншия. Маам. Мэ. Эмээ. Эмээ. Маам гэхээр нэг л уншина. Маам. Нэг үетэй учраас ягаад нэг үетэй гэсэн нэг л а гэсэн урт гişг болсон. Энд хоёр гişг болсон. Гэдэг. Тэгэхээр хоёр тасалж уншия. Мэ. Эмээ. За өөр. А. Маа. Амаа. Энд мэм. Мэм гэсэн үг байна. За өөр ямар үг бүтэж болох вэ хүүхдүүдээ? Ингээд ам гэсэн үг бүтэж болно тийм ээ. Ам. Эндээс эм гэдэг үг бүтэж болно. Энэ тарианы эм. Ам гэдгийн ам. Одоо бүгдээрээ өгүүлбэр бүтээж уншия. А. Маа. Амаа. Сүү. Оо. Мэ. Эмээ. Сүү. Оо. Маам. Сүү. Оо. За ингээ хүүхдүүдээ гэртээ сайн уншин шүү. Ингээ хүүхдүүдээ мөн хэлбэр дээрээ бичиг тасгал хийгээрэй. Анхаарал тавьсан явдалд баярлалаа хүүхдүүдээ.